хэлэхээр та бүхэндээ хосуудтай зориулж жинхэнэ хайр, үнэнч хайр, бие биенийхээ төлөө явдаг хайрыг идэвхжүүлэх аффирмашныг өнөөдөр хуваалцахад бэлэн боллоо. За ингээд бяцлагалтаа оръё. Би бол жинхэнэ хайртай учирсан аз жаргалтай хүн. Миний хайр намайг чин сэтгэлээсээ хайрладаг. Бид хоёр бие биендээ хязгааргүй үнэн сэтгэлээр ханддаг. Би жинхэнэ хайртай учирсан. Бие биендээ худлаа ярьдаггүй. Бүх зүйл нь ойлгомжтой байж чаддаг. Би хайрлагдсан нэгэн. Бид бие биендээ хязгааргүй их халамж хайраар тэтгэн аз жаргалтай амьдардаг. Бид хамтдаа хийдэг, чөлөөт цагаараа өнгөрүүлдэг хийдэг зүйлс маш их байдаг. Бид бол хамгийн сайн найзууд гэлтэй. Бид бүх зүйлдээрээ хамтдаа төгс зохицдог тийм хос юм. Бид бие биенийгээрээ амьдарч чадахгүй. Хязгааргүй хайраар өдөр бүр хайрлаж хамтдаа байх тусам улам их хайрлах хүчийг олж авдаг. Бидний сонирхол нэг, бидний зорилго нэг, бидний мэдрэмж нэг. Бид хамтдаа байхдаа хамгийн жаргалтай, хамгийн гоёор бүх цагийг өнгөрүүлж чаддаг. Бид хоёр зорилго нэгтэй. Бид ирээдүйн бүх амьдралаа гэрэлтүүлж чадах тийм аз жаргалтай хосууд. Нэг нэгээ гомдоох ямар ч үг үйлдэл гаргадаггүй. Аливаа асуудлыг тулгарах бүрдэнд алив болох шийдэх талаас нь хандаж бие биендээ сайн санааны үүднээс үг хэлдэг. Энэ дэлхийн бүх хосууд мөн адил бие биенээ хязгааргүй хайраар хайрлаж аз жаргалтай ирээдүйг бүтээж чаддаг тийм гайхалтай юм. Би хайрлагдсан нэгэн. Бид хамтдаа байхдаа зориг тэмүүлэлээр урагш шалхан үргэлж эерэг зүйл рүү, сайн зүйл рүү тэмүүлж чаддаг. Энэ амьдралын сайн алдаа оноо, асуудал бэрхшээлийг бид хамтдаа байхдаа давж чадах тэр хүчийг олж авдаг. Бид хамтдаа хүчтэй. Хамтдаа л байх юм бол бүхнийг давах тэр хүч бидэнд байдаг. Бидний хайр дуусахгүй. Хамт байх тусмаа улам бүр бадарч асаж байдаг. Тийм их хайранд бид амьдарч байна. Чин сэтгэл, үнэн байдал, үнэнч байдал, тууштай байдал гэвэл бид хоёрыг л хэлнэ. Бид бие биенээ хязгааргүй хайраар хайрладаг. Хайр бол гайхамшигтай зүйл юм. Өглөө босоход сайн уу миний хайраа гэд хазар дээр минь үнсэж сэрээж өглөөний цаг бие биедээ бэлдэж өгч өдрийн хоолны тухай ярилцаж өдөр бүрийг маш сонирхолтой гайхамшигтайгаар өнгөрүүлж чаддаг. Ирээдүйн гэр бүлээрээ бид хамтдаа аз жаргалтай байж илүү сайн ирээдүй бүтээхэд бид урагш тэмүүлж чаддаг тийм сайхан хосууд юм. Амьдрал тохиолдох асуудал бүрийг ухаалгаар шийдэж зөв зам руу нэвж чаддаг тийм нэгэн гэр бүл юм. Заяаны хосууд гэж байдаг бол тэр бол бид хоёр юм. 8 тэрбум хүн дотроос бид хоёр бие биенийгээ олж чадсан тэр гайхамшигтай учрлыг бий болгож чадсан гайхалтай хосууд юм. Өдөр бүр бидний амьдрал шинээр эхэлж ад явдлаар дүүрэн гайхамшиг дүүрэн өгүүлж чаддаг. Хүссэн газар руугаа аялж, оч
очихыг хүссэн газар руугаа очиж авахыг хүссэн зүйлээ авч хамтдаа хийх зүйл маш их байдаг. Бид сонирхолтой амьдардаг. Өдөр бүрийг эрч хүчтэй, аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлж чаддаг. Бие биенээ ямагт ойлгож чаддаг. Тэр гайхалтай мэдрэмжийг бид хоёр бие биенээсээ олж харж чаддаг. Бид жаргалтай. Үнэнч хараар биенээ хайрлаж чаддаг. Тийм гайхалтай хосууд юм. Би жаргалтай. Миний хайрт минь ч гэсэн үргэлж жаргалтай байдаг. Бид хамтдаа л байвал бүх зүйл сайхан болдог. Бидний амьдралд хэн ч саад өглөхгүй, хэн ч нөлөөлөхгүй. Бид үргэлж үнэнч чин сэтгэлээсээ бие биенээ хайрлаж чаддаг. Бидний гайхалтай ирээдүйг хүлээж байна. Үргэлж инээд өөр баяр баясгалангаар дүүрэн өдөр хоногийг бид өнгөрүүлдэг. Хэрэг та энэ үгсийг сонсож байгаа бол таны далд ухамсар эргээр өөрчлөгдөж, та итгэл үнэмшлээ сольсноор таны хосын харилцаа илүү бат бөх харилцаа чинь илүү сайн сайхан болоход туслах болно. Та өөрийгөө энэ зүйлд хүлээн зөвшөөрөлтөө энэ бичлэгийг дахин сонсож өөрийнхөө далд ухамсарыг өөрчлөхийг хүсэж байна. Би ч мөн адил энэ бичлэгийг дахин сонсож өөрийнхөө итгэл үнэмшлийг солиход анхаарч байгаа. За ингээд бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Bye.